Зя сайн байцгаана уу? Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Нээл таарах юм энэ удаагийн хөзөр зэрэг эхлэх бэлэн боллоо. За энэ удаа хэдүүл одоо дараа 7 хоног ямар хуу байх нь ерөнхий хувь хүний ажил тэгээд одоо ажил карьерчэндээ ямар хуу байх нь одоо бас нэмээд энерги нь ямар хуу байх нь юун дээр анхаарах талаар одоо хөзөр зэрэг хэлцгээе. За 3 үзэр байна. Аль нь нүдэн тушаа сайн сонгоорой. За ингэсээ хавар болж гин би бас ингэ нүүцсэн байгаа. UPH центр багшийн дээр ирсэн байгаа. Та бүхэн сах үзүүлээрэй. Ташин дуртахад одоо Facebook-ээ бас Instagram-аар солисон учраас юу ягаарай. Аккаунтаа алдсан байгаа учраас одоо шинэ аккаунт нээгээд одоогоор уул нь хэд хоног явж байгаа. Тэгээ тийшээ одоо Instagram-аар холбогдох хүмүүс нь одоо шинэ аккаунт маань сайн бичээрэй. За ингээд хөзрөө сонгосон гэж бол найдаж байна. 3 2 1 эхний хөзрөө дэлгэцгээе. За эхний хөзөр маань за 6 аяг. За хөзрийг ажиглавал их тийм тайван дүлгүүн одоо орчинтай хүмүүс юм хараад байж байна. За ингэсээ энэ 7 хоног бол таны хувьд ерөнхий байдлаараа эдгэрлийн 7 хоног, эвлэлийн 7 хоног, тайвширлын сайхан 7 хоног бол болох юм. Одоо гэж бол гарч ирж байна. Нэгдүгürt 6 аяг гэдэг юм нэг ориг нөө тар үзтэрээ бол одоо нэгэн хүн одоо жоох хөхрөд аяхтай зүйл өгч байгаа нэгсэндээ одоо зүрх сэтгэлээ сайхан хуваалцж байгаа маяг юм байхгүй юу. Тэгэхээр одоо 5 дахь юм бүстэй орж өөрийгөө бас амраах. За тэгэд энерги болон өөрийн сэтгэл зүйтэй бас одоо харилцаа холбоогоо эдгэх. За тэгэд бас амьдралын сайн сайхныг мэдрэх, сайн хүмүүсээс уулзч очих. Одоо ер нь тийм бас үйлдэлүүд болох гэж гарч иж байгаа. За ийм байгаамаа. Одоо энэ хөзрийг сонгосон хүн тойрон эдэн 7 хоног бас одоо амжилттай ажил төрөл бүтээх гэх зөндөө юм бас болоо явжсэн байх. Нэг талаас бол тэр бол одоо сайн тий дажгүй байна. Нөгөө талаас бас тэрийгэ бүтээхэд ингээ явж байгаа хоорондоо бас нэлээд ядарсан юм уу бас ачаал авсан юм уу бас зарим бас хатуу хөтөө зүйлсүүдээ бол бас туулсан юм уу гэж бол одоо мэдрэгдэж байна. Тийм учраас энэ 7 хоног бол мэдээж сайхан үйл явдлуудтай ажил төлөвчмөл сайхан бүтээд үргэлжлээ сайхан явна. Гэхдээ хажуугаар нэг бас жоохон амарчаач тий бас амьдралаас жоохон болжооч гэдэг ч юм уу. Хит бас одоо гүрийнх нэг тийм сайн зүйл авчирдаг юм аа гэдгийг бас ойлгуулсан. За тэгээд бас зарим одоо хайр дуртай хүнтэйгээ эсвэл өнгөрсөн байсан экстэй очиж олдох ч юм уу байнгын бас ингээ уурж зарлаад байнгын бас юмд хямраад явах нь яах вэ? Байнг гүрийж явах бол дими юм аа гэдэг бол тийм одоо ойлгуулсан 7 хоног бол нэг талаас бол байх юм гэж гарч иж байгаа юм. Гэхдээ нэг юм анхаараарай. Амьдрал өөрчим 2 сонголт өгөө шүү. Одоо ингээ те бие дагаад юм хийгээд явах уу? Эсвэл таг мэдрэмжэндээ гацаад одоо ингээ хийж байгаа юм зогсоох уу те? Тэртлийн сонголтыг бол өгөх учраас юу яах вэ? Ялангуяа энэ хүрээ сонгосон мэдрэмжээ дагдаг гинэн материалууд минь бас жоохон бодолтой, бас ингээд хийж байгаа зүйлээ хяналттай, хит бас ингээ мэдрэмжэндээ автаад одоо өөлж инээхээ бодоод яваад байх нь өөр чинь бол их тийм сайнгүй юм гэдгийг сайн бодож байгаарай. За бас нэг зүйл. Бас нэг сул тал нь гэвэл нэг өнгөрсөнд гарсан X ч гэдэг юм уу нэг баллаа хүмүүс гэдэг юм уу эсвэл өнгөрсөн найзууд ч юм уу хамаатан цаданд бас амьдрал чинь гарч ирэх учраас жоохон бодолтой байхгүй бол бас л нөгөө өнгөрсөн X-ээ өөлж одоо яадаг ч юм уу эсвэл аллаагаа давтах магадлалууд бол бас жоохон байгаа шүү бодж үзээрэй гэдэг юм бол хэлж байгаа юм. Тэгэд ажил төрөл яадаг гэдэг юм бол бас гайгүй. Одоо өмнөх нэг алдаанууд давтагдах магадлалтай. Гэхдээ одоо би ийм дээр алдж ирсэн нэг гэдэг мэддэг те. Тийм учраас одоо бас алдааны бас одоо болох үйл явдлууд болох ч гэсэн тэрийгэ давчихгүй. Эвтэйхэн нэг уснаас хуураа гардаг ч юм уу. Эвтэйхнүүд бол одоо болчих бол байх. Тэгээд цаашаага энэ 7 хоног санхүү тал дээр сайхан биелэг буюу азтай үйл явдлууд сайхан тохиолдож явах болов гэдэг хөзрөөл одоо энэ гарч байгаа юм. Тэгээ хамгийн чухал шүү. Амьдрал дээр яг мэдрэмж болон өнгөрсөн одоо нэг давтагддаг зүйлсүүд дахин давтагдах магадaltaй гэдгийг бол ер нь санаж байнга бодож одоо хашир явах нь өөр чинь одоо хамгийн чухал юм шүү гэж одоо энэ 7 хоногт хэлж байна. За харин одоо ажил төрөл карьер тал дээр ямар байх нь вэ? Нэг саваа
За өнгөрсөн болсон үйл явдал болохын хажуугаар нэг сава буюу одоо амьдралын бас нэгэн шин ихтгэл үнэмшил, шин одоо тийм гоё зүйл болгоё гэсэн тийм сайхан үйл явдлууд одоо болох нэ. За нэг сава бол ингэдэм байгаа юм. Одоо өөрөө яг яаж амьдрмаар байна те. Ялангуяа одоо энэ ашиг тавьдаг гэж одоо тийм өөрөө ямар юу хийж яаж чуухан одоо амьдрмаар байна. Яаж чуухан бас аж төрж цаашдаа карьер хиймээр байна те. Одоо шин урам зориг, шин хүсэл эрмэлзэл, шин энерги дүүрсэн их сайхан 7 хоног бол байх бөгөөд мэдээж хийх юм бол хийгээд ингээд өнгөрсөл явна. Гэхдээ юу гэдгийг одоо юу гэдгийг мод тарихад яаж үддэг вүлээ. Гэхдээ мод тарихыг хүлээгээд байж байвал бас амьдрал чинь зогсон шүү дээ. Яг тэр шиг тэгээ яг мод цаг нь ураа гой ураад эхлэхээр хүнд үнэхээр хэрэгтэй үйл явдал одоо гой байдаг гэдэг шиг юу гэсэн үг. Энэ 7 хоног ямарваа нэг зүйлсийг сайн эхлэхэд бол үнэхээр сайн. Бараг эхлэх тийм одоо урам зориг юм уу санаа надад орж ирэх байх, хувьд улагаас ч орж ирэх байх. Зөрөөд тэрэндээ бас хит төвлөрөхгүйгээр айлх тийм сайхан балансыг орлоод ингээд одоо явах нь хамгийн сайн шүү гэдэг хөтөл ангир гарч байгаа юм. Нөгөө талаас юу яана одоо мэдрэмж тал дээрээ бас жоох юу их байх шүү. Юм хийх гэсэн жоох тийм ингэдэг үү дашин дуртахад одоо хажуугаар хэлэхэд энэ хүсэл сонгосон хүн та нэг амар гоё ингээл ингэж болох юм тэгж л ингээл амар их боддог. Тэгэл бодож төлөвлөнгөтэй дараа тэрнээс гинт айгаал ер нь тэгэл баяжчултэй гинт тийм мафиг орсын мафч ордог ч юм уу эсвэл юм одоо хятадын хүмүүс ингээл яа гэдэг ч юм уу нэг тийм одоо болоогүй зүйлэр амар хэтрүүлж бодоод тийм айх айдас байдаг гэж магадгүй санагдаад байна. Тийм учраас юу яах вэ? Одоо өөрийгөө зүгээр ингээд сайхан урам зоригтой байгаагаа одоо мэдрэмжинд хөтлөгдөд байгаагаа юу ягаарэ жоохон хянаж тийм бас одоо тайван байлгаж одоо тийм тэнцвэртэй тогтвортой тийм одоо суурьтай юм уу суурийн сайхан болгож юм хийгээрээ хит мэдрэмжэндээ автаж одоо болохгүй шүү гэдэг хөтзөр ангир гарч байгаа юм аа. Тэгээд бусдаар одоо санхүү ажил төрөл яадаг гэдгийг ингээ харахад бол сайхан юм бүтээ авчин санхүү айтайхан одоо гүнзгий амьсгал авах хэмжээний сайхан руу орчихно. Одоо зүдгэргэн бол ер нь дуусах чатанд бол аваа орж байгаа шүү. Нүсийг сонгосон хүн та бас нэлээд сайн те одоо гүрийж байгаа шүү гэдэг хөцрөл энэ дэр гарч байгаа учраас нэг тийм айхтар паахталч болов яач болов ийчих болов гэсэн юм бол ерөнхий байдлаараа дуусаад аюу айтайхан зам руу бол одоо орж байгаа юм байна. Дээр нь амьдралын шин гоё юм одоо эхлэх гэж одоо явж байгаа юм байна. За юу. За харин одоо хосын амьдрал, хувийн амьдрал хайдварлалтай. Ууги. Дурлагсад. Нэгдүгээрт юу яана? Одоо байгаа хосын амьдрал одоо хувь хүмүүсийн харилцах чинь энэ 7 хоногт их тийм баланстай, тогтвортой, ер нь тийм сайхан юм хүн бүтсэн тийм эсвэл харилцаа одоо хүмүүсийн харилцаа аюу тийм айтайхан одоо байх юм одоо ажил гарч байгаа юм. Нэгт. Хоёрдугаарт юу яах байхаа? Өөр дээр чинь одоо хүний аз гэдэг юм аюулс орж ирэх. Угаасаа хэлсэн чинь 6 аяг дээр одоо X яа гэдэг юм гарч ирнэ гэдэг. Тэгэхээр энэ үзрээ сонгосон хүнтэй ойр хэдэн сар жоохон ганцаардсан хүнээр дутсан байгаа бол тэр хүн мөрөөдж одоо жоохон дуусах нэ. Жоохон X чинь орж идэг ч юм уу. Эсвэл нэг алим барьж байвал алимаа асгаалтай. Алимаа авах гэсэн бас нэг хүн байж идэг ч юм уу те. Нэг тийм жоохон балаа юм шиг хэрнээ сонирхолтой шин бас хосын харилцаа юм эсвэл хувийн амьдрал ч юм уу те. Заавал одоо хос гэхээр л эргэтэй мэт эсрэг хүсэн байх шаардлагагүй шүү дээ. Хуучны танил найз ч юм уу эсвэл хуучны аав нах ч юм уу эсвэл ойр дуулцаагүй ээж автаа гинт одоо тийм сайхан уулзах боломж гарч ирдэг ч юм уу. Тиймэрхүү сайн үйл явдал болох учраас сонирхолтой байх бол үнэхээр байх заа юу. Нөгөө талаас юу яах вэ? Өөр төр чин одоо хувийн амьдрал талтай сонголтууд гарч ирнэ. Ямарваа ялангуяа одоо нэг хүнтэй эвтэйхэн нийлээ болгоё бүтээх гэж байгаа нөхцөлд бол өөрөө чинь бүр асууна. Яг энийг одоо миний хөгшөнтэй одоо болгох уу эсвэл одоо болгохгүй юу гэдэг. Болгох зүйл хийвэл яг болж байна. Болгоо явуучих. Нэг асуудал бол байхгүй байх. Харин болгохгүй гэдэг өөрийнхөө явж байгаа гэдэг зүйлийг харин яах юм бэ те? Тэр талаас асуугаач. Одоо яг
өөрөө яг энэ амьдрал дээр ямар хүмүүстэй яаж баймаар вэ гэдгээ шийдэх ёстой. Гэхдээ нэг юм анхаараарай. 2 3 өдрийн 2 нь мэдрэмжийн өдөр. Яг энэ дээр логик байх ёстой шүү. Тэгэхгүй бол энэ зогсон хүнтэй шууд ормойчтой шиг мэдрэмжээр дагаал нэг тийм мэдрэмжтэй амиа орлох юм эсвэл одоо тийм шууд энэ харихтлаа юу ч хийсэн чаддаг гэдэг тийм жоох хийчих гээд байна. Хүмүүстэй сайн ярил, ялангуяа логиктой ярьдаг хүмүүстэй сайн ярилцахгүй бол энэ төр сонгосон хүнтэй мэдрэмжээр дагаад тэгээд дараа нь баг хүний өөрийнхөө баасан дээр халтраад тэгээ бас дахиад нэг би юу хийж вэ гэдэг юм руу орчих магадлал байдаг юм биш үү заяа. Яг үнэхээр мэдгүй яхаа хэцүү байгаа бол та бүхэн надаас сайхан таар асууж болно. За тэгээ хамгийн чухал зүйл гэвэл хосын харилцаа нэг талаас бол аюул сайхан баланстай байх боловч чухал шийдвэрүүд том холын ирээдүйд эерэг болон сөргөөр алингаар ч нөлөөлөх боломжтой учраас маш сайн бодож төлөвлөж за тэгээ ямар нэг тийм айдас байгаа бол өөрийгөө дарж эсвэл хит тийм баярт тогтсон байгаас бас тэрийгэ дарж жаад за яг мэдээж би бол одоо гэдгийг нийлмэр эсвэл нийлмэрэг байна. Гэхдээ энэ зүйл нь юу байгаа вэ? За тэгэд энэ харилцаа бас эдгэрэх боломжтой талаас тийм бодож юм хийгээрээ. Энэ дээр юу шүү хардаа 6 аяга 1 сава дурлагсад аль нь ч зүүн сүвгийн хөтөр байхгүй шүү. Нэг тийм таныг одоо та тийм зүүн сүвгийн дагаад ийм хөл хийлээ гэсэн юм байхгүй. Тийм учраас цэвэр мэдрэмжэн дээр таахсан шийдвэрийг юу гэж болохгүй. Одоо зөвтгөж болохгүй. Бас буруутгаж болохгүй. Тийм учраас логиктэй юм хийсэн хамгийн дээш үйдэг үзэл энэ дэр гарч байгаа. За юу яана? Одоо гаргалааны нэрвчсэн үе энэ талаар одоо тэний одоо хувь төлөнгөөс ивэхний үсгэх бол одоо жоохон азуутхан харцгаая. 4 5 ном. Юу яана? Ямарваа нэг юм ер нь энэ талаар хийх гэж байгаа. Эсвэл сайхан бүтээх гэж байгаа бол өөртөө итгэлтэй, өөртөө их гоё байна заа юу. Тэгвэл энэ зүйл сонсон хүн та суурьндаа айгуу тийм өөртөө итгэлтэй гоё хэрнээ одоо үе өөртөө итгэлгүй эсвэл би юу нэг чадах болов эсвэл яаж чадах болов эсвэл одоо яг энийг тэгчүүл яана эсвэл одоо яг ингээл дөнгөсөө тий одоо компани байгуулж ирсэн ингээд дэлхий сүйрчүүл яана тий гэдэг шиг тийм жоохон хэрэгцээгүй бодолд автаа дараа нь тэрэндээ бас ингээд нэр төвчл яана гэдэг бодол бүр автах магадлал бол бас байна заа юу. Тэгэхээр юу ягаарай зөрчилдөх юм уу яг локер бүх юмыг гаргалгаа аваа. За дэлхий сөнүүл яах вүлээ? Царигч явна. Мэдээж нэг тийм одоо логгүй зүйлээр хэвтэхээ болохгүй бол та нэг юм хэрэгцээгүй юм аюух тийм зөрчилдөөд ярдгүүл яана гэж тийм бодох айдас дунд та жоохон явах гэдэг магадлал байна заа юу. Нөгөө талаас юу яана? Хүмүүстэй маш сайн ярилцсан. Ягаад гэвэл 5 ном чинь нэг талаасаа бол өөрөөр итгэл нөгөө талаасаа одоо юу зөрчилдөө дотор хүнтэй болон гаднах хүмүүстэй ялангуяа дотны хүмүүс таны ингэж ярина тэгвэл яа гэвэл юуснээр тийм ч юм уу гээд бодох магадлал байгаа шүү заа. Тийм учраас аль болох одоо лог дагдаг тийм зөв хүмүүстэй сайн ярилцаж юм хийж бүтээх нь одоо өөрт чинь хамгийн чухал юм шүү заа юу. За харин одоо юу яана? 1 сав юу ажил төрлөөр яах вэ? За номны боол буюу одоо энэ булга зурм хэрэм бишээ. Ингэж байгаа юм. Энэ амтан юу яадаг? Одоо нэг юм дээр үеийн тийм бүлэг том байд юм байлээ. Одоо ойд ингээд тийм ой савдаг уулын үгэн болон голын үгэн ингээд байдаг. Тэгээд уулын үгэн уулын амнасаа голын үгэн голын амтаасаа нөө арьсаар татравдаг. Тэгэнгүүт арьс нь өнөг одоо хавар болгон гуйждаг юм уу те. За тэгэнгүүт энэ болохоор хилчдэг байгаа юм. Уулын үгэн танаа хаана вэ гэвэл манайх голдоо гэл. Голын үгэн танаа хаана вэ гэвэл манайх ууландаа гэл. Аль аль нь ингээд явдаг учраас одоо өөрөөх нь тийм гоё үсээ алдгүй гуйждаг гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ гэхээр юу яа? Гаргалгаанд төвлөр. Заавал одоо тийм хүмүүс хүчээ нэгэ чи бас өгөх шаардлагагүй шүү дээ. Яг тэр шиг одоо ямарваа нэг юм хөнгөнөөр одоо тийм тайвнаар асуудлуудыг шийдээд ингэж болох юм байна. Энэ болох юм байна. За энэ бол байж болох юм байна. Энийг бол ингэнэ гэдэг. Хамгийн гол нь иймэрхүү одоо байгаа амьдралын одоо шийдэх эсвэл гоё боломж гарч иж байгаа тийм зүйлсүүд дээр юу хийж болохгүй. Юу гэвэл хямарч болохгүй. Бас хэд бодол мэдрэмжтэй авч болохгүй. Эцэс нэг юм хэлээ. Чи бодол чинь зүүн сэвэн чинь мэдрэмж чинь бүгд чамд одоо зөвлөж байгаа болохоос биш яг чамайг одоо яг тийм шахахгүй. Яг эцсийн одоо шийдвэр
одоо юмыг ухамсар гаргадаг. Харин ухамсарт чи өөрөө за би ийм болно, ийм байгаа, ингэ нэгдэг чи одоо юу яах хэвээр хэлж явах хэвээр байгаа заа юу. Тэгэхгүй бол ингээд ийм хит мэдрэмжний автад яхан өөрчмөл сайн зохгүй байна гэдгийг хэлж байгаа юм. За 3 дахь өдөр 3 аяга аз жаргал. Ер нь хүн амьдрал богино штэ бараа мэдүдэ. Ер нь баярлж жаргах гэсэн үед бол баярлж жаргацсан л тэр ялангуяа чам шиг хүн бол. Яагаад гэвэл энэ үзүү сонгосон хүн та юу яагаад вэ? Нэг гоё юм бид нар нэг одоо ойлгох өдрийн хүүхэд ойлгох хүүхдийн очног 3 өдрийн өмнө ямар хэлцээ. Хүн яагаад ер нь тийм гоё байж болтгүй юм. Тэгэл одоо бид нар бүгдний юм травматай штэ. Одоо чи травма хүмүүстэй одоо манаас одоо 30-аас дээшээсийнхэн бүгд одоо ямар нэг ингээл баярлалаа ингээл амар гоё болгонгол айгаал за одоо ингээд инээц баярлал за одоо ямар нэг юм болно. Найдвартай юм юм болно. Дуулах хөвгтийн үрдэг одоо урд тухш өдөртөө одоо өмнөс юм одоо яалч юм болно гэдэг. Тэг баярлж чаддаг. Гэтэл эн чинь бидний амьдрал чинь бас баяр жаргал гойныг аль алин дээр нь л явж байгаа. Баярлалаа гэсэн сайхан үедээ сайхан баярлж жаа, хүмүүсийн уулзах сайхан уулзчаа, бас гоё хүмүүстэй хайрцагтай үедээ хайрцагтай хэлчихээ. Тэгэхгүй бол юу яадаг юм шүү. Амьдрал танд уг нь бол энэ төлөнд их гоё юу өгөх гээд байна. Одоо тийм гоё жаргал ажрал өгөх гээд байна. Тэгэнгүүт бид нар зүгээр сайхан баярлаад, баланслаад бас хит ингэ тийм хямрахгүй сайхан явах нь одоо бидэнд хамгийн чухал юм а гэдгийг бол үзэр хэлж байгаа юм а. За юу яана? Энэ талаас ерөнхийдөө бол аюу тийм эдгэрлийн амар амгалангийн тийм сайн сайхан 7 хоног болох бөгөөд мэдээж одоо мэдрэмж төлөж жоохон зөрчлүүд болох ч гэсэн айтайхан шийдвэр явж болчихноо. Санхүүтэл дээр бол одоо ажил төрөл давгүй хажуугаар шин сайхан боломжууд ингээд гоё юм гарч ирнэ. Тэрэн дээр аюу сайхан тийм толгоогоо ажиллуулад хэд битгэмжиндээ автгүйгээр гаргалгаан дээр төлбөрийг бол маш сайн. Хувийн харьцаа тал дээр ч гэсэн баг илүү их тийм хүмүүс орж ирээд гинт X-мээс орж ирээд нийлээ барийг гэх магадлал байгаа. Гэхдээ сайхан балансыг бариад амьдралын сайхан мэдээж бол аюу сайн байгаа шүү. За харин тэнд одоо сахиусан тэнгэрүүдийг юу гэж зөвлөсөн байна? Харцгаая. Таны ивэж явдаг одоо юм. За яг хэлээгүй юу? Council зөвлөгөө аваа. Ингэнэ. Нэг бол зүүн совингоос асуу. Би ер нь яавал дээр энэ зүйлсүүд дээр яавал дээр те. Ингүүл дээр тэгвэл дээр гэж асуу заяа. Нэгт хэрэг үнэхээр асуу ойрын ингээ зүүн совингийн яг бол хүмүүстэй маш сайн ярилц. Ялангуяа хүмүүст өөрийгөө сайн ярь. Тэгээд хүмүүсийн бас хэлж байгаа үг сайн бод. Яагаад гэвэл хүн ингэдэж шүү. Хүн өөрөө хүмүүс юм ярьж байхдаа одоо зөв ярьсан, буруу ярьсан байх гэхэд дараач өөрөө тэр тухайн ч юмс ингэж болох юм биш тэгээд боддог байхгүй юу. Харин энэ үсэг сонсох хүн та дотроо жоохон юмаа хоримтлуулаад ингэжүүл яа, тэгчүүл яана гэдэг одоо бодолд автах магадлал бас байдгийн байна. За юу. Тийм учраас хүмүүстэй сайн ярилц, битээ дотроо юм хоримтлуул. За тэгээд өнөө ярилцах болохгүй бол калми надруулгаа. За харин энэ л таны энерги ямар байх нь одоо харцгаая. За дэлхийн 21-р өдөр болж шүү. Ялчгүй амьдралын нэг цикл ингээд дуусаад дараагийн цикл бол орох гэж байна. Одоо энэ 7 хоног болон энэ сарыг ер нь одоо ямарваа нэг зүйлсийг эцэст нь дуусгах, эцсийн үзэхтэй харилцааг нэг бол бүтэн болгоод happy ending руу оруулах, эсвэл бол болий. Яг тэмтэй адилхан одоо энерги төвшин өсөж гэсэн бас хоёрын хооронд юм байхгүй. Нэг талдаа бүх юм гаргавал маш сайн юм шиг идэх үзэр энэ дээр гарч байгаа. За битгий өөрийгөө яадаг вэ хэлж битгий бодорой. Бүх юм зүгээр сайхандаа байгаа. Харин энэ 7 хоногт энерги төвшин болон амьдралын төвшин хоёрын хооронд гэсэн юм бол байхгүй шүү. За юу. За ингээд одоо эхний хөзөр манд дуслаа. Хөзөр дэлгэцэн таалагдсан бол лайк дараа шеэр хийх subscribe дараа дэмжин шилмэш баярлах болно. Мөн одоо гүргэний утган дээр те юу хийхийг хүсэж байгаа ямар зорилготой байна. Юу нэлээд дэмжин бичвэл тэрээс сайхан манифест хийгээд залбирлуулж болно. Тэгээ та бүхэнд хамгийн сайхан хүсье. Мөн ингээд та бүхэн ингээд тарах зүрх үзүүлмээр байвал та бүхэн Facebook Instagram-аар холбогдорой. Би Facebook-аа алдсан байгаа шүү. Одоо нээл доогуур зураас тараатай 02 гэ байгаа. Тийш холбогдорой. Бас өмнө бичиж үзүүлж чадахгүйс хүмүүс холбогдож болно шүү. За юу. За тэгээд байнгын энерги стресстэй төвхтэйцүү байгаа та бүхэн энерги зөвлөг Oracle 5-ыг санал болгож байна. Ердөө 10 сарын 5-аас нөрөөд 10 сарын бүслийг харах хэрэг айгүй сайхан тавьшиг гоё болоо гарч байгаа шүү. За юу. Тэгээд хамгийн сүүлд нэг юм хэлье. Амьдрал бол баланстай мэдрэмж байдгийг. Бид нар хит мэдрэмжтэй юм дайрчлахгүй, эсвэл хит өөрөөсөө айжлахгүй. Бид нар бол
одоо ухамсар бол номер 1, бус нь бол номер 2 гэдгийг маш сайн зөвлөх юм гэдгийг сайн өөртөө ойлгож байгаа. За юу. За одоо ингээд та бүхэндээ сайн санахыг хүсье. 2 дахь өдөр рүүгээ орцгоё. За 2 дахь өдөр маань Сэлэмний Хүлэг Баатар. Жоон сонир зүрх заа яах. За хөдөр дээр одоо юу байна те? Английн Big Ben-ий одоо харж байна. Бас ингээд хүмүүс далаар дээр бол байна. За тараа үзэгчөөр 4 Хүлэг Баатартай. За тэгээ Сэлэмний Хүлэг Баатар бол бас нэг тийм дайчин. Гэхдээ их тийм ер нь логикоор юмыг бол өөр хөдлөө те юм хүмийг болгоё, бүтээ, аргалъя те. Ер нь шийдэмгий бай. Хоёрын оронд ингээд хоёр тал байхгүй нэг талтай гарыг тийм одоо шийдэмгий дайраа гэсэн одоо хөдөр. Энэ 7 хоног бол юу ярьсан бороо ер нь энэ өнгөрсөн 20 хэдэн 7 хоног жоохон нэг талаас юм хүм бүтээд байгаа юм шиг хэрнээ бас яг одоо зарим зүйлс чинь мэдрэмжээр орж ирдэг зүйлс ч одоо тийм юм болгоё хэрэг болохгүй уддаг ч юм уу те заваардаг тийм байна. Тэгвэл энэ 7 хоног ер нь юу яана? Амбицтай яг одоо яг энийг л болгоё, энийг л дуусгая гэхэд хийснүүсүүд аюул сайхан төвлөрөөд болгож дуусгаад эсвэл нэг цусгын үчиг саландаа гэдэг шиг одоо тэгээд одоо яг эцэг үчиг ер нь салгах тийм одоо энерги өвч тийм байх шиг байна. Ер нь юм болох одоо тийм үйлдэлүүд халдаж бас жоохон тийм байх шиг байна. Дайчны хувьд бол үнэхээр дайчин байх энэ 7 хоногт юм бол нэлээд сайхан тийм одоо логиктой яг ийм л үр дүн гаргана, ийм л мөнгө гаргана. Тэгээд жоохон нэг юм жоохон ууртай байх баха. Хүлэг Баатар тэгээд Сэлэм барьсан Хүлэг Баатар ер нь их тийм сайхан ажил байхгүй л баха. Ер нь бич Сэлэм бариуд би бол их тийм сайхан ажил байхгүй зүйл хэлж шулах баг. За марсныхаа. Тэгээд одоо гол зүйл гэвэл өнгөрсөн нэг давуу тал нь юу гэж өнгөрсөн доод ер нь тийм хүмүүсийн одоо арга хэвээр жоохон өөрөө байх гэсэн бол энэ 7 хоног жоохон за уур хөрөх юм эсвэл ер нь жоохон тийм шийдэх байдлаар баг. За болиё. Ер нь яг тийм өөрийнхөө л бай. Яг өөрийнхөө юмар л одоо болгоё гэдэг. Бас тийм дайчин тал руугаа бол та нэлээд сайн орчих байх шүү заа юу. Тэгээд юмыг бас жоохон төгс хийгээж нэлээд бас жоохон дайрах байх. Ер нь л их тийм аливаа ажил төрөл эсвэл хүмүүстэй харилцах тал дээр жоохон өөрийнхөө зүтгэсэн бас тийм шийдэмгий дайрсан тий одоо тэгээд болвол болгоё болохгүй болоо болиё гэдэг бол нэлээд тийм орчихсон. Тэгээд одоо юу ч гэсэн шийдэмгий алхмууд хийсэн тий одоо үерхүүд үерхий тэгээд өвхөл өвхий эсвэл тий одоо юм болгоод болгоё гэсэн маягтай байх болооч гоё. Тэгээд тэрэн дээр бүр амар тийм төвлөрсөн. Хосын харилцаан дээр ч тэр ажил төрөл дээр ч тэр бүр дайжгүй яг өөрөө яг юу хиймээр байна тэрэн дээр аюул сайн орсон энийг л болгоно болохгүй л тэгээд лай болъё гэдэг тийм хоёрын хооронд гэсэн юм байхгүй. Яагаад гэвэл энэ өдөр сонсон хүн та амьдрал сүүлийн 7 хоногт бол тийм ядаргаатай хоёрын хооронд бас байлгаад байсан байх магадлал бол байгаад ах шиг байна заяа. Гэтэ эн чинь бол одоо харин зөвхөр азарт амьдрал таны одоо юу гэж оруулж байна. Нэгтэл нь одоо энэ хүн нэлээд юу болголоо. Тэгэхээр одоо энэ хүнд одоо нэгтэл нь болохоор тийм хой төвлөнг юм бол өгье. Тэгээд тэр нь энэ 7 цаг эхлэе. Магадгүй энэ саржангаа та юу нэг тийм дайчин, тэмцсэн тийм ард аюу юм уу Сүхбаатар одоо лугаатай Сэлэм дайрсан өөрийнхөө амьдралд тийм зүтгэсэн нэлээ их тийм хөдөлгөөнтэй байх болов гэдэг хөзөр бол энэ дэр гарч байгаа юм. Тэгээд хамгийн бас нэг гойсон зүйл гэвэл өөрийг нэлээ хамгаалсан байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ 7 хоногт ерөнхий танилуудын жоохон дайрсан, гүжирдсэн эсвэл хэрүүл болгон чайшээ ер нь нэг юм таны бас жоохон үдсэн, шууд босоор үдсэн жоохон зүйлс болох байх шүү. Тэгэхээр юу гэж болохгүй. Мэдрэмжэндээ ингээд яагаад амьдрал нэг хэцүү юм бэ гэхгүй харин ч амьдралыг чи хэцүү болгодог гэдэг юм уу. Орос нь дээр шүү гэдэг хөзөр бол энд гарч байгаа юм. За одоо харин ажил төрөл тал дээр юмрах байна. Угаасаа аргагүй юм байна уу? Judgment буюу шүүлтийн хөзөр гарцсан. Хувь тавилангаас өөрөө ч юм бол угаасаа сориод байгаа юм байна. За бороо. Одоо чамд бол амархан зам одоо хоёр сонголт байна. Нэг бол чи ийм амархнаар ингээд тийм бууж өгөөд ингээд явна. Бууж өгөөд явбал тэгэл бас зовлонгоо дуусгах тэгэл хямдсан маягтай явна шүү дээ. Өглөө салахгүй. Тэрний оронд жоохон хатуу аргаар үзнэ. Тэр нь юу гэхээр одоо амьдралын ийм зүйлсүүдтэй жоохон нүүр тулаад одоо шанаа хүмүүст нь шанааг нөгөөд
За бүлдэгдэх хүмүүс нь бүлдэгдөөд за үнсэх хүмүүсээс яг үнсээд тэгээ тактика явна. Энэ бол бүр зүгээр нэг юу биш. Одоо энэмээс харагдсан бол биш. Бурхан багш чамайг бол одоо тийм шийдэмгий бай гэсэн юм хэлээд байгаа юм. Одоо шүүлтийн өдөр л гэдэг байхгүй юу? Сэрэлтийн өдөр. Бас зорилгын өдөр. Найдварын өдөр. Тэгэхээр бас хамгийн чухал нь одоо өөрийгөө одоо харах. Одоо манайхан бүр нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Бус хүмүүст амар ингэж тэгвэл таарна амар зөвлөдөг хэрнээ яг өөр дээрээ тэр зөвлөгөөгөө авч чаддгүй тийм хүмүүс байдаг шүү дээ. Яг тийм хүн бол та юм шиг байна. За тэгвэл одоо тэр зөвлөгөө та өөр дээр аваад одоо шууд амар тийм дайчин байгаад ялангуяа ажил төрөл юм уу эсвэл карьер тал дээр юм эсвэл хүмүүсийн нүүр тулах зүйлсүүдээр бол одоо тийм сайхан нүүр тулаад шийдэмгүй яваад хариуцлагыг явж байж одоо энэ зуны магадгүй энэ жилийн магадгүй баг ойрын хэдэн сар жилдээ хийх ёстой үйлдэлүүдээ та баг одооноос энэ 7 сайхан хийж эхлээд явж байж гоё үр дүн гарах юм биш шүү гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм шүү. Тэгэхээр энэ 7 оны үлстэй амар сайн юм шүү. Үсэг шүү. Тэгээ ингэдэ чөлөөл энэ 7 оны давуу тал нь гэвэл одоо өмнө нь ингээд хөдөлж болохгүй байсан юм ийм байсан юм те. Ийм учраас би бас ингэж болохгүй байсан юм гэдэг зүйлсээ бол энэ 7 оностой болохгүй харин бүр сайн болгон бүтээл гэж одоо дайрах юм гэдэг нь бол та сайхан орох ёстой байгаад байна. Одоо амьдралд яаж болдгоо те яавал сайн үйл явдал болдгоо яавал бас өөр хөдлөө сайхан тэмцэж болох үйл рүү талруугаа та маш сайн орж бас маш сайн юмудаа сайн хийж байж одоо таны амьдралын карьерийн юм эсвэл мөнгөс болох юм сайхан одоо болох юм гэдэг нь гарч иж байгаа юм. За юу. За одоо юу яана? Одоо хосын харилцаа ер нь ямар байх нь? За энэ ч ярим болж байна. Дээд гэгэнтэй. Энд чинь гэдэг үхгүй нэг шидтэн гэдэг хүн чинь одоо зүүн совингоо амар хөгжүүлсээр байгаад дээд гэгэнтэн болдгийг. За тэгэхээр энэ 7 хоног бол таны хувьд за юу яана? Ер нь зүүн совин болон хүнийг таних одоо тийм мэдрэмж нь айгүй өндөр байх шүү гэдэг хөзөр энд гарч иж байгаа юм. Нэгдүгürt юу хийж байгаа юм? Одоо та хүнийг таних за тэгэд хүмүүс бас ямархуу үйлдэл хийх болов гэдгийг аюу тийм бараг зүүн сувгаараа хараал гэдэг ч юм уу. Эсвэл одоо зарим хүний хараад за харваас энэ хулгайч царайтай хүн бай тэ. Одоо энэ манайх чинь гоё хөдөө шүү дээ. Хар царай тийм чинь хар санаатай л гэж харагддаг шүү дээ. Зүгээр хайр сүмний үзлийн зүгээр шууд май болгочих жоохгүй. Гэдэг шиг одоо тань нэг юм бас мэдрэмжийн юмнууд байгаа бөгөөд тэрийг та одоо юу яах вэ гэвэл хийх байх. Бас одоо зүүн сувгаар хүнийг таниа зүүн сувгаараа бас хүний сайхан мэдрээд явчих болов гэдэг үзэж гарч иж байгаа юм. Ялангуяа хүмүүсийн харилцаалсан. Тийм учраас юу яана? Уг нь бол би логикийн хүн. Логикийг би одоо тааруулттай холбох хүсдэг хүн. Гэхдээ яалтчгүй хаяада зүүн сувгууд үнэхээр номер 1 үннийг хэлж чаддаг. Тийм учраас энэ 7 хоногт бол хүмүүстэй харилцаа хүнийг танихтай одоо эсвэл хүмүүсийн одоо харилцааны ирээдүгээ зүүн совиндоо даатгаад явчих нь бол бараг буруутахгүй дээ гэдэг хөзрийг би бол одоо зөвлөгөө би бол өгмөр байна. Угаасаа одоо юу гэдгийг бид нар энэ ялангуяа энэ зүйлс сонгосон хүнтэй аюу тийм лог яг мэдрэмж сайтай ч гэсэн илүү тийм логикоо даахдаг төрлийн юм баггүй юу? Тийм учраас юу байх вэ? Одоо юу гэдгийг яах хийхтэл дээр бол ер нь их тийм логик одоо анхаардаг. Гэхдээ юу яадаг? Одоо цүнсэн маш сайн мэдэрдэг. За тэгвэл энэ 7 хоног бүр сайн одоо өндөр өсөлттэй яах их нь мэдгэж байгаа учраас ер нь их тийм цүнсэнгөө маш сайн даах нь аюу сайн. За тэгвэл нэг юм байгаа юм. Бас нэг зүйл. Ер нь хосын харилцаан дээр те бас яг ямар байлгамаар байна гэдгээ манифест хийх. Эсвэл хүмүүсийг дуудах те тэртлийн зүйлэр бол тавал аюу сайхан гоё өндөр үр дүнгээ өгсөн тийм сайхан 7 хоног бол одоо байх юм байна гэж бол энэ дээр гарч иж байхмаа. За юу яана? Одоо харин хитүүлээ гаргалгааны нэрвсэн зүйлөө одоо орцгоё. Одоо бурхан багшаас энэ тэнд одоо хосын харилцаанд гоё юу гэж нь одоо харцгаа заяа. За 8 ном. За юу яана?
Нэгдүгürt энэ 7 хоногт бол ямарваа нэг зүйлс бол одоо ёстой бүгд хурдан хурдан тусдас гээд явах байх шүү. Тийм учраас мэдрэмжэндээ хөтлөгдөөд айжчээд эсвэл яадаг үл ийдэг үл эсвэл хит баярлаад яана энийг гэдэг ах юм бол байхгүй. Шууд дайрсан бол шууд дайрснараа шууд мэдж байгаараа л ингээл тус тус гээл одоо явах хэрэгтэй. Нэгдүгürt хоёрдугаарт аюу тийм хөдөлгөөнтэй баймаар байна. Одоо нэг газар суугаад таг юм хүлээх биш олон зүйлсийг зэрэгцүүлж амжуулаад явах ус нь дээр юм шүү те. Захиусны нэрүүд одоо өөрчн бол заавгүй хэрнээ үр дүнтэй толгойн юу л өгч байна. Тэгээ хамгийн гоё юм гэвэл 8 номны нэг гоё юм байдгийг. Одоо юу хүмүүст итг хүнийг угаасаа энэ талаар угаасаа түрүүлсэн шүү дээ нэг хоёлаа хүнийг таних одоо тийм зүүн сүн яадаг тийм аюу өндөр байгаа учраас юу яах вэ хаа одоо тань руу одоо хүмүүс тусаж орж ирэх байх бас жоохон пагталж ирэх хүмүүс орж ирэх байх тэр болгон дээр та юу яах вэ зүүн сүн гэрчлэл за энэ хүнд бол итгэхэд ажгүй байх за энэ хүнд бол угаасаа харваас нэг юм харц царайтай нэг юм одоо тийм хулгай царайтай те нэг юм ядуу тийм хүмүүс байдаг штэ. Тийм учраас хэрэггүй байхаа гэдэг ч юм уу маягаар одоо явсан нь бол айгүй чухал юм шиг гэдэг хөзөр одоо тийм байгаа юм. За юу. За харин ажил карьер тал дээр яах нь одоо хэвлээ харцгаая. За дурлагч гэдэг үзэр гарсан. За яалтчгүй тань руу одоо ажил карьер тал дээр чинь бол нэг туслах хүмүүсийг болон бас өнгөрсөнд одоо нэг тийм аюул дажиг хүмүүс гэдэг чинь амьдрал хөөс энэ хүн л сайн хүн байсан шүү ингээд хэзээ нэг төр амьдрал орж ирдэг болоо гэд нэгсэндээ өнгөрснөөс хуучны дарга байд юм уу хуучны хамтарч ялж байсан хүн байд юм уу те хуучны айтайхан яасан хүмүүс л амьдрал дээр ч сайхан орж ирээд бас туслах яадаг юм бол болох байх шүү. Тийм хүмүүс орж ирвэл тийм хүмүүсийн үгийг сонсох ёстой. Яг гэвэл энэ үсрэг сонгосон хүн та нэг югаараа аюух явсаад байгаад жоохон сэтгэлгээний хувьд та бас жоохон хайрцаглагдсан байх магадлал байгаа тань. Ер нь энэ 7 хоногийн бол хүмүүстэй маш сайн ярилцаж төлөвлөжтэй. Бас тийм хурдан шуурх юм бол хурдан шуурх хийж балансалж явах нь бол айгүй чухал юм аа. Угаасаа үгдгийн та бол энэ 7 хоногийн ажил төрлийн тал дээр бол шийдэмгий олон бас шийдлүүдийг бол гаргах байх. Гэхдээ тэглээ гэд одоо үгдгийн шууд өөрийнхөө явах нь бол нэг буруудах биш. Гэхдээ баланстай явж одоо явахгүй бол одоо тийм том зургаараа аягүй зүр болох нь хийсэн хэрнээ жирсэж юмараа тийм одоо ядаргатай хэлж байна. Одоо чинь амар дажгүй офис ингээл гарч ирэл те шууд ингээл заа гэсэн чинь нөөх нь 8 давхарт гисэн хэрнээ одоо лифт хөвөл яа. Эсвэл лифт нь байна гэдэг ч юм уу. Бас хэцүү үстэй. Яг тэр шиг тийм баланс сонголтыг хүмүүстэй маш сайн ярилцаж шийдчих нь одоо та бүхэнд хамгийн сайн юм шүү гэдэг хөтөр энд гарч ирж байгаа юм аа. За харин одоо юу харцгаая. Ховын харилцаа тал дээр бурхан танд одоо энэ 7 хоног юу танд хэлт одоо боломж байна уу эсвэл аюул үнэтэй гаргалааны нэрс харцгаая. Хоёр чулуу. Угаасаа энэ 7 хоног тосын харилцаа хувь хүний амьдрал яадаг гэдэг юм бол жоохон сорил яадаг гэдэг юм бол угаасаа болж таарна. Одоо туулах хэвээр, давах хэвээр юу яах вэ хаа энэ л та нэлээд бас олон хүмүүсээ ингээд хуучны ч юм яадаг тусаар таарах байх. Эсвэл шинэ хүмүүстэй танилцдаг ч юм уу. Тэр дундаас юу яах вэ? Инээсэн болгон одоо найз биш, ууралсан болгон дайсан биш юм а гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгээд бас нэг юм гоё гэдгийг. Яг нь чиний хэлж байгаа үгийг бол би ойлгож хүлээж авлаа. Гэхдээ чи бол майш шүү те. Бид нар заримдаа бидний дургу хүмүүс заримдаа айгүй үнэн үг ярьсан байдаг. Гэхдээ тэглээгээд одоо дургухан хэлсэн учраас одоо үгийг хэлж авахгүй гэж бол болохгүй. Гоё байгаа шүү дээ. Одоо яг үгэж мод хүлээж авлаа. Гэхдээ чи бол майш шүү гэдэг. Тийм учраас ер нь хүмүүсийн үгийг юу яах вэ? Гэхдээ удаан бодож болохгүй, хурдан бодох хэрэгтэй. Энэ хүн ер нь юу ярьж өмнө бодлоо юм. Хэрвээ үнэхээр үүдийн чамайг тийм муулах маягтай те байвал юу хийж болж байна. Одоо энэ бол үнэхээр худгаар байна. Энэ хүн юу л авахгүй. Харин яг логикийн хувьд өмнө юм ярьж байгаа бол за бас нэрээ бас байж болох юм байна. Яг үгийг нь хүлээж авъя. Гэхдээ тэглээгээд би хүн нэг тийм эвлэрд явах шаардлагагүй юм бол сайн бодож бай гэж байгаа юм. Тэгэд хоёр ч өгдөг чинь бас өөрчлөлтийн үзэр магадгүй юу их байх шүү тийм үйл явдал болох байх шүү. Айгүй дажгүй найзтайгаа бас тийм
бодолцох. Эсвэл аюу тийм муу хэсэг хүнтэйгээ тийм эвлэрэх юм болгох ч юм уу те. Эсвэл хүний мөн чанар таних ч юм уу тийм одоо үйл явдал болох магадaltaй учраас юу яагаар ер нь амьдрал дээр яг энэ 7 хоног хүмүүсийн харилцаан дээр цэвэр лог одоо шийдсэн логко дагсан одоо үйлсүүд хийх нь маш зөв юм шүү гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа. За, ерөнхийдөө ингээд дахин нэг хэдүүлээ харцгаая. Энэ 7 хоног бол одоо их тийм шийдэмгий дайчин юм нэг талдаа гаргасан. Одоо шууд дайраа дээр явчих хэрэгтэй. Тэрэн дээр бас олон хүмүүс туслах, бас хурдтай гэсэн бол болохгүй байна. Ажил тал дээр бол ялчгүй хувь төлөөр чинь бас сорж байна. Гяскас юм гээд гяскас явах болохгүй байна. Энэ дээр чинь бас хүмүүсийнхэн туслах байх. Харин хувийн амьдрал тал дээр та ялч зүүн савгаа даах хэвээр бас жоохон нэг тийм өөрчлөлт хэцүү сорилт болох ч гэсэн та нар эвтэйхэн сайн давах хэрэгтэй байна. За харин одоо танд сахиусны нэрүүд юу зүйлсэн байна? Харцгаая. Хүүхдүүд та ялчгүй энэ 7 хоногт бол одоо ер нь таны амьдрал чинь одоо хүмүүсийнхэн туслах, зөвлөх, тэгээ бас хүмүүсийг эдгэх тийм сайхан одоо үйл явцал бол одоо таны хувьд үлэн юм байдаг юм байна. Юу яана? Хүмүүс зүгээр сайхан буян үйлд жижигсэж гэсэн хамаагүй. Тэгвэл дараа нь тийш сайхан уул уушиг босч ирэх юм байна. Энэ 7 хоног угаасаа та нэг юм азны тийм бас 7 хоног байх учраас та юу яагаад таны одоо юу яараа гэж үзүүлэх гарч байгаа юм байна. Замаа засаарай. Нэг юм үздэг штеп. Орсууч нэг том юмд явахын өмнө юу яадаг? Одоо сууж байгаа гардаг штеп. Гэрээсээ гардаг. Яг тэр нь та бас ер нь ямар нэг шийдэл хүрэхийн өмнө жижигхэн буян үйлдээд нэг танд хитэн оюутан дүүгэж хоолнд оруулдаг ч гэдэг юм уу. Эсвэл нэг хитэн гуйлагчд хоолддог ч юм уу те. Нэг тийм маягаар сайн юу ягаарай. Одоо сайн буян үйлдэх тийм буруутгах юм шиг үзэр энэ дэр гарч байна. За харин энэ 7 таны энерги ямар байх нь одоо харцгаая. За 5 зоос болж шít. Яг нэг талаасаа бол амархан 7 хоног бол байхгүй. Зөвлөлтөө бас ийм одоо хөдөлгөөнтэй зөндөө юм тийм болсон. Заримдаа бүгдээ гимээч биш, заримдаас бас ингэх юм хэрэг байсан юм шиг үйл явдал болох уу гэвэл болно. Гэхдээ эцсийн үр дүндээ бол зөв зам руу та явж байгаа учраас нэг тийм амар хэлбэр 7 хоног бол болохгүй ч гэсэн аюу сайн 7 хоног бол болох учраас энергийн түвшинд жоохон ядрах магадaltaй. Тийм ч жоохон өөрөө энерги амраад сайн сэтгэсэн бол хэрэгтэй юм шиг гэж үзвэл энэ гарч иж байна. За юу. За ингээд одоо 2 дахь хөзөр маань дууслаа. Хөзөр дэлгэтүүн таалагдсан бол одоо лайк дараарай, шеэр хийгээ, сабскрайб дараарай, донешн маш баярлах болно. Мөн одоо бүлгийн утган дээр юу хийх өсний хөл зорилготой байна. Юу төлөвлөмжийн төвчөөрөл тэр чинь сайхан манифест хийгээ залбирлал дээр боллоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн ус өрөө. Мөн дараа дотор өвчлөмөр байгуул та бүхэн Facebook мессежээр сайхан холбогдоод асуух хүссэн бол сайн асууж болох юм байна шүү. Мөн байнгын стресстэй хэцүү төвхтэй байгаа бол та бүхэн энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10 сарын давсаас 10 сарын туслахыг гадархаар аюул сайхан тайвж чаад эдгээрээд одоо гоё болоод гараад ирсэн байгаа шүү заяа. Тэгээд сүүлд нь нэг юм хэлье. Амьдрал юу шүү? Зоригтой хүнийг шагнадаг. Тэгээ бас шийдмийн хүнийг шагнадیں۔ Гэхдээ шагнана гэдэг чинь тийм гоё сайхан хурдан биш, бас нэлээд болж шагнах шүү заяа. За одоо ингээд та бүхэнд сайн санаа өгсөөрэй. Одоо ингээд 2 төзөр маань дуусч байна. 3 төзөрлөвгөө орцгоё. За 3 дахь хөзөр маань шийдтэн болж шүү. За энэ 7 хоногт бол юу яах вэ? За яг миний өгш үнэн ер нь яаж чухал амьдрий гэж те ямар хуухан байдалтай яаж чухал амьдрий гэж бодож байна. За тэгвэл тэрнийхээ эхлэлийг энэ 7 хоногт ер нь тавьмаар байна. Шийдтэн гэдэг хөзөр бол юу гэдгийг залуухан амбицтай шийдтэн одоо өөрөө яг ямар хуу зүйл болмоор байгаа те яг тэрнийхээ төлөө ингээ хүсээ тэмүүлээд манифест хийгээд бас тэрний төлөө өвүүлэлийг явдаг байхгүй юу. Тэгэхээр энэ 7 хоног бол таны хувьд юу ямар вэ? За хувь тавилангийн гэхээсээ илүү энергийн хувьд идэвхжлээ 7 хоног байх юм байна. Бараг л бодсон зүйл болгон биелэх байх. Одоо юу гэдгийг ингээл 5 ээлж хэр ч юм уу те эсвэл хэдийлжүүдийн шоколад идийг гэтэл тэр нь биелэх ч юм уу. Гэхдээ мэдээж шүд өвдөнөлтэй шүддэггүй болох байхад бол гэдэг шиг одоо юу гэдгийг манифест хийсэн юм бол аягүй сайхан их биелэх байх. Хоёрдугаар
юу яах вэ? Их тийм төвлөрлийн одоо ер нь амьдралыг юм жоохон ухаарсан. Тэгээ амьдралаа ер нь цаашаа ямар болгоул яавал гоё вэ гэх тийм бодсон, төлөвлөсөн. Тэгээ тэрний хэдлээ бас тэмцэж эхэлсэн. Нэг тийм нэг юу гэдэг штэ. Би юу хийж вэ гэж ухаардаг штэ. Тэр шиг тийм 7 хоног бол одоо байх болов гэдэг хөтөр энэ дэр гарч иж байна. Нөгөө талаас энэ дэ сонгосон хүнтэй бодоод үзээрэй. Ер нь ямар ур чадвартай хүн юм те. Юун дээр би ер нь сайн. Надаа ер нь ямар авьяас би тийм би юу чаддсан, юу чаддгүй юм байна те. Ямар хөө бизнес хийгээ, ямар ажил хийгээ тэр нь юунд фейлдв. Юу хийгээд юу нь бас аягүй сайхан үр дүнгээ өгөөгээд тэр төлөлийн зүйлсийг маш сайн бодож, шинжиж, тунгааж бодсаа. Тэгэхээр тэрнээс цаашаа тийм үйлдэл хийгээрээ. Нэг талаас бол таны амьдралын шин цикл эхэлж байна. Гэхдээ энэ шин цикл бол одоо юу биш. Эмх замбраа биш, харин амьдралаа гоё тийм эмх замбраатай болоож бас амьдралын сайнсны ингэж бас болох юм байна, тэгж болох юм байна. Ингүүл би те одоо бүр сайн юм байна гэдэг тийм ухаарсан тийм сайн одоо 7 хоног бол байх юм а гэдэг хөтөр энд гарч ирдэг байхгүй юу. Тэгээ энийг ингээ цаашаа харуул ийм байгаа юм. Одоо боломж үүснэ. Тэгээд бас боломжуудыг үүсгэх нь ялангуяа тийм зүүн сармаар ямар хуу зүйл гэсмээр байна те. Одоо нэг хэсэг энэ зүйл сонгосон одоо энэ хэсэг сонгосон хүн та юу гэдэг байсан шиг байна. Ингээл бодсон юм чинь сайхан бэлддэг. Тэгэл тэрийг ингээл биелүүлээ сайхан явдаг. Тэгээ нэг хэсэг байж байгаа тэр нь болцсон. За тэгмэд одоо тэр нь буцаж дахиж одоо гарч ирж байх шиг байна. За юу. Тийм учраас амьдрал сайхан, амьд явах сайхан. Ялангуяа амьдралаа бүтээх бүр сайхан гэдэг нь сайн орвол маш сайн. Энэ дээр юу ч хийж болно. Ажил төрөл, хайр дурлал, хүүхэд, эсвэл одоо биеийн эрүүл мэндтэй аль нь ч байж болно. Тэгээ хүсэж байхад дараа тэр шиг одоо энержи та өөрийгөө одоо өөрөө энерги сайхан цэнэглээд тэгээ тэрний хөдлөө сайхан тэмцээд үйлдэл сайхан явах. Тийм сайхан 7 хоног бол байна. Тэгээ хамгийн гол нь юу шүү? Түрүү хэлсэн шүү дээ. Ер нь амьдралын нэг цикл эхэлж байна. Тэр эхлэл нь таны амьдралыг одоо дахин гоо цэнэглэх, нөгөө талаас бас цэгцлэх. Тэгэхгүй энэ хөдөлгөөс сонгосон хүн та юу яагаад амар цэгцгүй амьдрал чинь жоохон эмч замраагүй их тийм нэг талаар бүтээд байгаа нөгөө талын бүтэх байх ч юм уу те. Эсвэл амар их бүтээд байгаа аюу тийм зардалтай хүрээд бүтүүлээд байдаг ч юм уу. Тийм байгаад. Энэ чинь сурагч хүн одоо багш хүн сурагчаа яадгийг юм зааж ихийн хажуугаар одоо сурагчийнхаа толгойг эмх замраа тоглодог штэ. Тэр нь зөв, тэр нь буруу наадахад бойл байна. Яг тийм маяруу таны бол одоо оруулах тийм зүйл одоо байгаа юм шиг гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм аа заа юу. За харин одоо хэдүүлээ юу байна? Хоёр дахь хөзөр буюу одоо энэ талаар ажил карьер тал дээр чинь ер нь ямар хөө байх вэ гэдэг хөзрийг одоо хэдүүлээ харцгаая. Аягны хөлөг баатар болж штт. Чадж штт гэдэг шиг. Одоо мэдрэмжэндээ та ер нь яг ямар хуу амьдралыг одоо ямар ажил хийгээ те ямар офис одоо юу бий ч гэдэг юм эсвэл гой шангарлаж үү юм суумаар байна эсвэл те эсвэл хотын захад нэг тийм гоё хаусанд амьдрмаар байна те эсвэл гадагшаад гарч амьдрмаар байна гэдэг яг тэр талын яг тийм хүсэж мөрөөддөг юм одоо биелүүлэх бүтээхэд одоо тийм чиглэсэн юмнуудыг бол одоо хиймээр гэж байгаа юм. Нэг талаас нь яадаг нь жоохон романтик тийм жоохон бүр амар том мөрөөд тэгж яагаад ер нь он бас тэр он гэж бодох хэрэггүй. Ер нь гоё явнаа л гэж явзаа юу. Тэгэхэд бол амьдрал сайхан бүтгэхээр байна. Нөгөө талаас яг миний энэ сайхан амьдралыг бүтээхэд хин надаа яаж туслах уу? Бас би хүмүүсээ яаж харьцах уу? Тийм. За тэгээд ер нь дарга зэрэгтэй би ер нь яаж яаж явах вэ гэдэг аюулсан одоо төлөвлөмөр байна. Яагаад гэвэл энэ хөтөр сонгосон хүнд одоо аягны хөлөг батар чинь маш сайн дипломатч, маш сайн одоо юу ч гэдэг одоо тийм гэрээ контроль хүмүүсээ тохирох дийлхийд аюул сайн. Хонь бүтэн чинь тогтмол гэхдээ өөртөө аюул тийм арай тийм дажгүй дийл тохироо юм хийж чаддаг юм баггүй юу. Тэгэхээр магадгүй дарга дээр ороод цалингаа нэмэгдэж гэдэг юм уу. Эсвэл хүмүүс ороод одоо хамтран ажиллах санал тавьдаг ч юм уу. Тэгвэл аюул дажгүй руу орчих байх заяа бараг л чадах яах юм бол байх. Тэгээд нэг дажгүй нэг аягны хөлөг батар буучаар хүн одоо юу гэдэг юм. Хүний одоо бусдыг өөрсдөө татах тийм гоё чадвар яадаг гэдэг юм аюулсаа нэмэгддэг. Тэгэхээр одоо
charming буюу одоо тийм бос сэтгэл татам дажгүй залуу маань амьдралаа сайхан бүтээх тийм сайхан 7 хоног бол одоо гарч ирж байна гэдгийг бол одоо харж байгаа юм. Тэгээ ингэнэ. Одоо тактиктэй буюу яг богино хугацаанд яаж амьдрал дээрээ гоё үр дүн үүсгэх вэ гэдэг юм руу аюул сэн тэмүүлж явна. Урт хугацаагаа харах нь зөв заяа. Гэхдээ урт хугацаа хараад орчих. Аюул одоо бол богино зайд яаж эвтэйхэн сайхан явах уу, яаж атайхан явах уу те төлөө сайхан оруулах хэрэгтэй байгаа те. Тэгээ хамгийн гол нь энэ 7 хоногт юу ч үгүй учраас болохгүй. Байж болох талаас бүх юмыг харна. Тэгэхгүй бол энэ үсэг сонгосон хүн таа юу яагаад нэг овоо айтайхан юм бас байж тэн тэгснэ. За тэгэл боловлгээл болчихоо те. Үгүй харин бүр энэ 7 хоногт энийг болгож үзээ. Ийм байвал юу яах вэ те? Эсвэл юу яах вэ? Ер нь Монголд метро барьвал би дунд нь те одоо юу гэж болох вэ? Кондуктор юу гэж чадах гэж юм уу? Тийм сонин бодлоод бодож байхад тэндээс чинь 5 сонин бодлоос яаж нэг нь гоё болж болно зү. Яг тийм маягаар бол таны бодол тархитлагаа бас сайн ажиллахаар байна гэдэг хөзөр энэ дэр гарч байгаа юм. За харин одоо хувийн амьдрал хосын ярилцаа яах нь вэ? Энэ л байна. Сэлмний хаан Сахилга бат хүчтэй үнэн. За энэ 7 хоногт юу вэ? Миний өгшин олон жил дагсдуулж ханлаа. Хүмүүст өөртөө те дотны болон холын магадгүй танихгүй найз гэдэг хүмүүст балан үзүүлдэг штэ. Тийм хүмүүсээс бас олон дагсдуулж хаансан бол одоо юу вэ миний өгшин? Амьдрал дээр өөрөө толгойгоо гартаа. Уг нь чиний бодол энэ хөзөр сонгосон таны бодол айгүй сайхан зөв байдаг бас биелэгтэй гэхдээ юу гэдэг. Тийм хүний зөвшөөрөл хайгаад байна гэдэг шиг одоо гэдгийг хүмүүс тэгээд сони ярьж чаар за тийм л ч юм уу. Эсвэл нэг ийм биш юм шүү. Тэгэхгүй л яа гэвэл яах юм гэхээр лайлаа гэдэг ч юм уу. Тийм болцоод энэ заяа. Үгүй. Харин бүр өөрөөрхөө амьдрал дээр энэ байж болох юм байна. Ингэж болох юм байна. Ингүүл харин бүр болох юм байна. Тэгэд бүр одоо гэдэг. Би ингэмээр байна. Би ингэж бодож байгаа учраас би ийм зүйлийг болгомоор угаасаа болно гэдэг би мэдээд байна гэд. Тэгээд цаашаа одоо бүр тийм гоё сахилга баттай. За нэг өдрөл ингээл баяжна гээл одоо юу гэдгийг саран даваа тавьдаг ч юм уу те. Эсвэл одоо төржөд далах биш. Ядчил ямар ч тэний юм хийсэн ч гэсэн тийм өдөрөө болгон одоо төржөд далах гэдэг ч юм шиг тийм. За тэр жил бол марзан байлаа. Гэхдээ ер нь ямар нэг гоё бизнесийн юм ч юм уу эсвэл ажлын юм ч юм уу ихлүүлсэн байгаа бол тэрийг сахилга баттай болгож юу яана. Одоо хүмүүсийн тэнэг гэдгийг хэлж байгаас үл тоож яг өөрөө сахилгаттай бүх юмаа хийн заяа. Тэгэд хамгийн чухал нь одоо юу вэ? Хүмүүстэй харилцаа яадаг гэдэг тал дээр үннийг л харна. Яг логикийг харна. Хүмүүст нь юу ч хэлсэн байсан гэсэн энэ хүн одоо алтаагаар давтах магадaltaй юу? Эсвэл энэ хүн надад юу нь яг сайн байна уу вэ? Тийм эсвэл үгүй биш. Одоо үгүй гэх маягаар нэг тийм 70% нэм 30% тийм учраас энэ надад ийм аа гэх тийм логиктойгоор хамаг юм хийн заяа. Тэгээд стандарт буюу тийм юутай өөрийн гэсэн өндөр төвшөнтэй тэрэндээ л хандна. Хэрвээ хүмүүс таныг одоо тийм хизээ ийм болсон чи яац ийцгээд юм бол байхгүй. Одоо тоох эсвэл яагаад гэвэл энэ өдөр сонгосон хүн та юу гэдэг шүү. Та өөрийгөө яг юу гэж харна? Бусдад таныг чарна. Хэрвээ та өөрийгөө тийм жижигхэн сул дорой сонин гэж хараад байвал хүмүүс нь таныг бас тэгжлэх тийм сул дорой бараг л тийм алхадад авах яг ч юм уу жарна. Та өөрийгөө тийм хүчтэй тийм ярд ихэдтэй яадаг гэдэг гоё гэж харуул хүмүүс ч гэсэн таныг за бас нэрээ ийм ч юм уу тийм ч юм уу шил харах байхгүй юу. Тийм учраас хамгийн гол нь та өөртөө хайртай өөрөө тийм хамгийн тийм юмыг одоо болгосон тийм дайчин байж одоо хамаг юм чинь аюу тийм сайн болох юм аа битгий өөр дээрээ одоо за энэ хүн юм чинь би нэг тийм дуугүй байж ч юм уу тийм сонин үйлдэл хийхгүй байх хэрэгтэй юм шиг гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа юм заа юу. За тэгэхэд хамгийн сүүлд нь гэвэл юу байгаа юм? Амьдрал чинь аюу тийм дайжгүй байгаа. Та харин өөрөө инээ бүр тийм сайн сахилга батанд ороож бүр тийм дайжгүй одоо тийм бат дарааны дайжгүй юм бол болох хэрэгтэй юм шиг гэдэг хөзөр энэ дээр гарч байгаа шүү заа юу. За харин одоо
гаргалгааны нэршлийн хөдөлгөөн одоо орцгоё. За эхнийх нь юу яана? 9 аяга хүсэл биелэх өдөр. Угаасаа л хүсэл биелэх одоо тийм дажгүй байна штэ. Одоо энэ хөсрийг сонгосон хүн та их тийм буйны үүлийн үр хийсэн буйтай хүн учраас тэр буйны үүлийн үр чинь ингээд сайхан орж иж байгаа юм байна. Тэгэхээр буйны одоо үүлийн үрээ аав мэдээ сайн гойтгой тийм боломжууд гарч ирнэ. Та тэр боломжуудыг аюу сайн ашиглаад ингэж болох юм байна, тэгэж болох юм те. Ингүүл би дажгүй юм а гэд одоо явах ёстой юм шиг гэдэг хөдзөр энэ дээр гарч байгаа. Битгий өөрийгөө яадаг бол, ийдэг бол би ингэж одоо тийм хүний боломжийг би аваад өөр дээрээ хийчих болов яж гэж бодох шаардлагагүй. Зүгээр сайхан яв заяа. Айх юм бол байхгүй юм а гэдэг хөдзөр энэ тань дээр гарч иж байгаа юм заяа. За харин хоёр дахь нь 10 ном. Олон юм давхцснаа жоохон хариуцлагатай байгаарай те. Мэдээ жоохон ядаргатай төвхтэй үйлдэл болгоч гисэн эцсийн үр дүндээ бол энэ бүх юм чинь аюу тийм сайн зүйл байх юм гэдгийг өөртөө итэг гэдэг хөдзөр энэ дээр гарч ирдэг байгаа юм. Битгий одоо юу яа энэ зүйлийг битгий тийм хайн хандаар бүх юм дээр нүг чөтгөр детальд нь байдаг гэдгийг маш сайн санаж одоо аюу олон юм дээр одоо хариуцлагатай хандаад ингүүл болох юм. За би энийг хийвэл аж юм байна. Би ингүүл яах юм бэ гэд бодох нь одоо маш сайн юм шүү заа. За нөгөө талаас 3 дахь нь 11. За ойн хамгаалагч, ойн даяач. Энэ үтрээс одоо чинь нэгсэндээ бас одоо шудраг шүлтүүд зөрөхгүй юу? Тэгэхээр юу яах вэ? Яг амьдрал дээрээ хүмүүстэй харилцаан дээр тийм бардам. Энэ үтрээс сонсон хүнтэй ууг нь бас гэр бүл аюу тийм дажууд мөхгүй юу? Битгий юу яа? Өөрийгөө яадаг бол ийдүүл гэж бодох юм байхгүй. Шууд дайрчрал өөрөөдөө би ийм байна, би энийг хийж байгаа, би ийм сайн хүн. Одоо тийм бол намайг бас үнэлнэ. Тэгээ үнэлэхгүй бол одоо би бас чамайг одоо үнэлэх шаардлагагүй гэж зоригтой шиг хэлцдэг байвал маш сайн байна. Бараг хэлэх хэрэгтэй байна заа юу. За энэ 7 хоногийн ерөнхий бол ийм байна. Одоо их гоё тийм хүсэл биелсэн одоо энерги өндөрт байх учраас хийсэн юм болж сайхан биелээ сайхан явна. Ажил төрөл тал дээр бол аюу тийм гоё романтик хүслээ биелнэ гэж дайрах бөгөөд тэрэн дээр гол нь жижигхэн тийм хариуцлага байх бол маш сайн. Хүмүүс харилцаа тал дээр өөрөөр юу байгаарэ одоо бардам бас үнд тийм бас логиктэй байж иж таны амьдралын аюу сайн сахиулж болох бөгөөд бүх хариуцлага шудраг байгаа гэдэг үзэр энэ дээр гарч байгаа юм аа. За харин таны энэ 7 хоног энерги одоо сахиулсны нь юу зөвлөсөн байна? Харцгаая. Лидершип. Одоо байгаа амьдрал дээрээ хүнд найдахгүйгээр шууд юу яана? Одоо шууд ингээд өөр дээрээ асуудал хамаг юм те. Одоо юу аваад шийдвэрийг аваад тэгээд явмаар. Тэгэхгүй бол хит тусны тийм хүнд найдаад яана инэ гэд одоо байхгүй заяа. Зүгээр л амьдрал дээрээ шууд дайчин ороод одоо өөрөөсөө итгэж сурмаар. Тэгвэл болно заяа. За харин одоо таны энерги энэ 7 одоо ямар хуу байх нь вэ? Одоо хэвтүүлээ харцгаая. Wheel of Fortune хувь төлөнгийн эргүүлэг. Үнэхээр одоо хувь төлөв нь таны бол юу яаж юм? Ад зүгөөд сорж ийн. Яг ийм ад зүгсэн ийм дажгүй үед энэ дураг одоо яг яаж ямар хуу үйлдэл хийх нү те зөв үйл хийх нү буруу үйл хийх нү гэж харж байна. Ийм боломж байн олдохгүй бөгөөд юу яах вэ? Харин бүр энэ боломжийг бүр сайн ашиглая, болгоё бүтээе. Одоо юу гэснээр сайхан хий. Одоо аз ивэцсэн байгаа юм чинь бүр аюу тийм дажгүй байлгая гэдэг рүү л та орох ёстой юм шиг гэдэг хөтөр энэ дэр гарч байгаа заяа. Нөгөө талаас энергийн өндөр өвчлөлтэй байгаа учраас янз бүрийн зүйлсийг хийх, амьдралын ингээд гой зүйл рүү оруулахтай хүчтэй байх юмуд бол үнэхээр сайн орох дажгүй потенциалууд бол байгаа юм гэдгийг та өөр дээрээ одоо анхаарна бичтэй гэдэг хөтөр энэ дэр гарч байгаа юм шүү дээ. За ингээд 3 өдөр манд дуслаа.
Хөдөр дэлгэвтэн таалагдсан бол лайк дараа, шеэрээрээ subscribe дараа. Тэгэж бол маш их баярлах болно. Мөн одоо гүрийн явуулган дээр те юу хийх хүсний хурцлуулгатай байна. Тэмцэн төлөвшөөрөө тэр ихтэй сайхан манифест хийгээ залбирлал өргөх болоо. Тэгээ та бүхэндээ хамгийн сайн өсөөрөө мөн дашин дурсууд та бүхэндээ байнгын одоо хэцүү байгаа бол таараа тодорхой үзүүлж болно. Facebook, Instagram сайн холбоотой асууж болох юм байна шүү заяа. Тэгээ мөн байнгын стресстэй төвхтэй хэцүү байгаа бол та бүхэнд энерги цэвэрлэг Oracle давсыг санал болгож байна. Ердөө 10-20 минут давснаас дөрөв 10-20 минут бичлэгийг гаргаж ирэхээр аюул сайхан тавьшрал говьлог гардаг юм шиг мэрдэм байгаамаа. Тэгээ хамгийн сүүлд нь бороо нэг юм хэлээ. Амьдрал юу шүү? Ийм боломж байн олдгүй. Эсвэл алдаж болох боломжийг сайхан ашигла, цалингаа нэмүүлээдээ эсвэл хүнд сайн мэн илчлийг бол сайхан илчлэх бол бүрэн боломж байж шүү гэдэг хөдөр энд гарч байгаа шүү заяа. За одоо ингээд та бүхэндээ сайхан өсөөрөө ямар асуулмаар тэрийг сайхан чат зэрэг бичиж байгаарай. Тэгээ мөн комент одоо дарж үзүүлэлт дээрээ уулзцаая.